Их бүрэлдэх газарт үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгжүүдийг ухсан газарт нөхөн сэргээлт хийх үүргийг холбогдох газруудад өгсөн. Арангаан аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт хийж байгаа нөхөн сэргээлтийн явц байдалтай Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь очиж танилцлаа. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн гишүүд энэ сарын 17-ны өдөр өгсөн үүрэг даалгаврын бэлтгийг газар дээр нь шалгалаа. Орхон багийн нутагт 5 компани 190 гаруй ажилтан 66 техник хэрэгсэлтэйгээр эвдэгдсэн талбайг нөхөн сэргээж байна. Өнөөдрийн байдлаар 85 гад техникийн 25 гад биологийн нийтдээ 110 гад талбайд нөхөн сэргээлт тус хийжээ. Төлөвлөгөө ёсоор Беменси компани нийт 48 гад талбайд нөхөн сэргээлт хийхээс 34 гад гүйцэтгэл хийж үлдсэн 14 гад талбайг эх сарын 1 гэхэд нөхөн сэргээж дуусгана гэж мэдгдлээ. Улс группийн хувьд 63 га талбайд нөхөн сэргээлтсэн бол Алтай Гол 15 гагаас 9 гад Боттөлгөө мөрөн 3 га талбайд тус нөхөн сэргээлт хийжээ. 27 га байгаа энэ дээр 27 гад биолог, техник биолог аль аль нь хийгээд ерөнхийдөө дуусч байна. Уул уурхай хүнэлийг хамгийн их амсж байгаа хүмүүс бол нутгийн малчид. Бэлчээр нь хомсдож ус нь бохирдон уурхай хиймэл нуур карьерт мал унаж хөхөөс эхлээд олон асуудал үүсч байсныг нутгийн малчид хэлжээлээ. Улаан ус чинь тэгэл хэцүү юм шүү дээ. Хамаг байдаг булгыг улаан болгож хайшчаал. Мал залуу суух гэж хэцүү юм. Одоо Орхон гэдэг бол сувраг хайрхан маань энэ ард байж байна. Тэгэхээр энэ бол одоо Монгол улсын усны томоохон хагалбар ийм газар байж байгаа. Тэгэхээр энд бол өнөөдөр уул уурхай биш малажхуй үйлдвэрлэлийг аялал жуулчлалыг бий болгох ийм шаардлагатай. Тийм учраас өнөөдөр энэ зүйлийг одоо зоригтой шийдвэрийг гаргаж ингэж хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэний үр өгөөжүүл энд байгаа одоо ард түмэн та нартаа бол орон нутгатаа бий болоод ингэж явах юм байгаамаа. Арангаан аймгийн Цэнхэр сумын Орхон багт нийтдээ 400 га талбайд нөхөн сэргээлт хийх ёстой. Засгийн газар шийдвэр гарснаас хойш 24 хоногт 110 га талбайг инхүү нөхөн сэргээсэн аж ахуй нэгжүүдэд цаг агаар хүйтрэл нөхөн сэргээлтийг үргэлжлүүлж шахуу байраар ажиллан бүх талбайг нөхөн сэргээхийг чиглэл болголоо. Төр эзэнтэй болж уул уурхайг хууль журмын дагуу ашигладаг болсноо, нэгдсэн бодлоготой болсноо, синдичэд хайдаг тийм компани аж ахуй нэгжүүд цаашид энэ үйл ажиллагаа эрхлэх чадамжгүй болсон байгаа. Орхон голын ихэнд алт төлбөрлөлт явуулсан Монгол газар Сен Шивэ зэрэг компаниуд нөхөн сэргээлт хийлгүй талбайгаа орхиж явсан байна. Тэднийг алавдан нөхөн сэргээлт хийлгэнэ гэдгийг мэдгдлээ. Олборлолт хийж байсан талбайг цагдаагийн хамгаалтанд авч төрийн хяналтанд ор нөхөн сэргээлтийг явуулж байна.